Олон улсад аялал жуулчлал маш хурдцтай хөгжиж хамгийн их орлого олдог эдийн засгийн тэргүүлэх салбар гэдэг болсон. Дэлхийн хэмжээнд 1950 онд жилдээ 25 сая жуулчин аялдаг байсан бол өнөөдөр 1.3 тэрбум хүн аялалд гарч жилдээ 1.3 их наядаас ч илүү долларыг зарцуулдаг болжээ. Үг түүхийн өлгийн өв соёлын ундраг хөх тэнгэрийн орныг манд зорин эрхийг хүсдэг аялагч жуулчдын тооч жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхийн аялагч жуулчдын мэдээллийн сүлжээгээр 2018 онд Монгол орны тухай 110 сая хүн сонирхсон боловч тэдний нэг хүрэхгүй хөв буюу 529 мянган жуулчин Монгол улсад зочилсны 1% нь л ховдыг зоржээ. Эндээс харахад Монгол улсад тэр дундаа манай аймагт гадаадын жуулчин ирэхээр сонирхож аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлэх боломж байна. Үүнээс гадна төрлөх сайхан ховд нутагт маань олон үндэсний өлгий болсон онцлогтой түшиглэн хөөми, туйл, бие биелгээгээд дахин давтагдашгүй өв соёлын гайхамшигаа дэлгэн үзүүлж Монгол алтайн мөнх цас, мөсөн голт үсгэлэн сайхан уулс, хар ус, хар нуур, дөргөн нуур, ховд буянт булган голын синхэртэн давлгаалах мандал, алтайн өвөр говийн элсэн манханд бэлчээрлэх тахих хулан хавтгайн сүрэг гээд нүд булаан байгалийн өвөрмөц тогтцтой газар усаараа гадна дотны жуулчдын сэтгэлийг соронзтон татах аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр ариун баялаг нууц бий. Төв Аз, Европыг хамгийн дөцсөмөр холбосон газар зүйн байршил, тухайлбал Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улсыг холбосон босоо тэнхилгийн хатуу хожилтой мянганы автсан, агаарын тээвэр, сум багийг холбосон цахилгаан эрчим хүчний их үүсвэр, харилцаа холбооны байнгын найдвартай сүлжээ бол бидний бас нэгэн давуу тал. Унган тансаг, дахин давтагдашгүй үсгэлэнт байгаль, олон үндэсний өөр өөрийн өвөрмөц зан заншил, нүүдэлчин ахуй соёл зэрэг нөөц боломж дээрээ түшиглэн аялал жуулчлалын баад цогцлбор байгуулах, төрөл бүрийн бүтээгдэхүүн бий болгох боломж бидэнд бүрэн бий. Эдгээр таатай боломж нөөцийг ашиглан хэд хэдэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Ховдгот, буянт, Баянбулгийн олон ястан угсаатны ахуй соёлын цогцлборыг байгуулна. Монголын хамгийн олон үндэсний ястан амьдран суудаг туйл, цуур, хөөмийн их шиг бие биелгээ зэрэг гайхамшигт урлагийн өлгий болсон Ховд аймгийг онцолж зорин ирдэг нөхцөлийг бий болгох нь бидний эхний зорилго. Үүний тулд соёлрлон гайхамшигыг харуулсан тоглолт, олон үндэсний ясны ховд сэргэлэл, эдүлгийн үзүүлбэрүүд үхий музейн цогцлбороос гадна инг, гүү саах, морь бугуйлдах, эмнэг сургах, нүүдэл хийх, гэр барих, ааруул эзгий хийх зэрэг малчин түмний ахуй амьдралыг бодтойгоор харуулах, өөрсдөө хийж оролцох боломжийг бүрдүүлэх юм. Хар ус нуур, хар нуур, дөргөн нуур, ховд, буянт голын сав дагуу, нүүдлийн шувуу, усны амьтны судалгаа, загас агнуур, усан спорт аяллаа баазыг хөгжүүлнэ. Төв Азийн алслагдсан нүүдлийн олон зүйлийн шувууд, усны ургамал, амьтан, гол нуурын байгалийн үзэсгэлэн сонирхсон жуулчд аялагчдад шувуу дурандах цамхаг, нуураар хөндлөнгөлд аялах бага оврын усан онгоц, усанд орж наран шарах талбай, элсний волейбол зэрэг нөхцлөөр хангасан баазтай болно. 3 сэнхэр түшиглсэн түүх дурсгал эко аяллаа баазыг дэмжин хөгжүүлнэ. Хойд сэнхрийн агуйн цусан зургууд, ишгэн толгойн хадны зураг, хойд сэнхрийн голын савдах, чулуун зэвсгийн бууц сойронгууд зэрэг түүхэн дурсгал, орчны байгалийн үзэсгэлэн нөхцөл тулгуурласан аялал жуулчлалын цогцлбор нь ховд нутгийг зорих жуулчдын заавал очдог газрын нэг болно. Цамбгарав, хөхсөрөх, мөнх хайрхан, сутай, алтан хөхий, жаргалан тайрхан уулын спорт, тусгай ан агнур түшиглсэн баазууд, Монгол алтайн мөнх цас, мөсөн голын сүрлэг өндөр уулс, их нуурын хотгорын босоо бүстүүрлэг, байгалийн гайхамшиг тосолсон нутгийн өндөр уул, ханан хадны авиралт, уулын голын ширүүн урсгал, хүрхрээ боргоонд усан зав, загас агнуурын спорт, эко аялал, тусгай сонирхлын аяллаа баазуудыг орчин үеийн загвар болох баазууд байгуулна. Булган уянчид хил орчмын аяллаа бааз, хөрш сэргэлдээ бүгд найрамдах Хятад улсын аялагчид жуулчдыг богино хугацааны танилцах аялал түшиглсэн аяллаа бааз байгуулснаар үсгэлэн сайхан ховд нутгийг маань зорин ирж морилон саадах гадаад дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой. Гадаадын жуулчдын сонирхлыг татсан нүүдэлчин ахуй, биет болон бие тус соёлын өвийг танилцуулсан Монголын бүхий л үндэстэн ясны онцлогийг харуулсан сонирхолтой маршрут, өөр өөрийн өвөрмөц хөтөлбөр үхий эдгээр цогцлборыг байгуулснаар аялал жуулчлалын салбар нь Ховд аймгийн эдийн засаг нийгмийн тэргүүлэх чиглэл болж хөгжлийн бас нэгэн шинэ гарц нээгдэх боломж бидэнд бий.